байнгын оршин суух виза авах. Тэгээд 10 сард дэлхийн аврагт орсон. Яг би Монгол улсынхаа нэрийн өмнөөс орж. Тэгээд цагийн тавийн үнэлгээгээр явна. Шоуны амьдрал чигээд ээжүүдийн хатуу ухаан. Ямар төрлийн виз мэдүүлэх вэ? Тэгээд миний сонссон нь Австралийн нэрийн өмнөөс гэж сонссон. Сайн байцгаана уу, та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Австралийн Брисбен хотоос Peak Point podcast-ийн хамгийн анхныхаа дугаарыг бичиж байна. За тэгээ энэ удаагийнхаа дугаартаа болохоор азтай, одтой, хөдөлмөрч дүүтэйгээ хамгийн анхныхаа дугаарыг бичих болсондоо баяртай байна. За энэ дүү маань ерөнхийдөө юугаараа давуу талтай, юугаараа онцлог вэ гэхээр ерөнхийдөө Австралид амьдардаг, оршин суудаг, суралцдаг нийт хүмүүсээс тэр болгон олдоод байдаггүй нэгэн азтай авъя хүү байгаа. Австралид ерөнхийдөө амьдран суудаг, сурж хөдөлмөрлөдөг хүмүүсийн дийлэнх нь сурах зорилгоор, ажиллах зорилгоор энд ирж суурьшсан байдаг болвол за манай дүү маань болохоор спортын замналаар энд ирээд за тэгээд урт хугацааны буюу байнгын оршин суух виз авах боломжийг нөхцөлийг бүрдүүлсэн байгаа. За тэгээд урилга аваад хүрэлцэн ирсэн өсвөр буюу Оно дүүдээ баярлаа. За баярлалаа. Орой минь. За орой минь. За очин өөрийгөө танилцуулаач. За намайг Одерт Ногт өсвөр гэдэг. Би 2 хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд. За би 1996 онд Дорногов аймгийн Төрх хэмжих төрсөн. Тэгээд багаасаа ерөн хурдны моромж хөдөө өссөн гэж хэлж болно. Тийм. Одоо эхнэр 2 хүүхэдтэйг амьдарч байна шүү дээ. Одоо эхнэр 2 хүүхэдтэй хаанд. Окей. Эндээс хамтдаа амьдардаг. Австрали улсад тэр болон байгаад байдаггүй, тэр болгон хүн болгонд олдоод байдаггүй боломжийн үзүүрээс атгаад авчихсан байгаа. Сая 2024 онд пауэрлифтингийн 69 кг хэмжээнд дэлхийн аварга болсон байгаа. За мөн дээрээс нь 2-3 удаагийн рекорд ивдсэн байгаа. Тэрийг нь өөрийнх нь амнаас подкастын дундор ерөөхдөө сонсъё. За тэгээд өмнө нь бит хоёрын болон бид эдийн нэг влогийг үзэж, лайк дарж, комент бичиж, саб дарж урамшуулж байгаа найз зөвхөд болон үзэгч хүмүүстээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. За тэгээ энэ удаа болохоор бит хоёр сая баахан нөгөө 2-3 дугаар маазарч влог хийсэн. За тэгээд тэрэн дээр ерөнхийдөө яг ямар зорилготой тэр Мельбурн яваад ирсэн. За тэгээд дээрэс нь дүү маань ерөнхийдөө яг энд яг ямар зорилготой Австралид ирээд одоо яг ямар зорилготой явж байгаа. За тэгээд өөрөө яг ямар төрлийн спортоор хичээлдэг тамирчин гээд мөн Австрали руу наашаа ирэхийг сонирхож байгаа, ирэхийг хүсэж байгаа, судалж байгаа болон энд байгаа, ирчихсэн байгаа. Ямар төрлийн виз мэдүүлэх вэ? Ямар төрлийн визээр урт удаан байх боломжтой вэ гэдэг ч юм уу тэр талын зүйлийг хайж байгаа хүмүүс байвал маш анхаарлаа хандуулаарай. Тэр бас нэг боломжийн визний талаар бас ярих юм байгаа шүү. За окей. Оно ч яг ямар төрлийн спортоор хичээлдэг. За тэрийг чи яг өөрийнхөө спортын талаар яг товчхон танилцуулаач. За ерөнхийдөө пауэрлифтингийн спорт. Манай монголчуудын хувьд бол энэ хүчний төрлийн спорт гэж ойлгож болно. Пауэрлифтинг чинь 3 төрөлтэй байдаг байхгүй. За. Тэр төрөл дотроо дахиад салгаад бенч пресс буюу чэш шахалт гэдэг тусдаа дэлхийн аварга тусдаа бүх юм болдог. Одоо олимпийн манайхаа аврагтай шүү дээ. Пара олимпийн те. Яг ийм тусдаа төрөлтэй болдог ийм спорт. За яг би чэш шахалтын төрлөөр явдаг. Хизэнээс эхэлж хичээлж эхэллээ. Энэ спорт ер нь орсон түүх нь аяг байгаа шүү дээ. За. Манай ээж аав хоёр хөлийн чанад ажилладаг байсан болохоор яг хүүхдүүдээс арай эрт нэг компьютер аваад өгцтэй. Нэттэй. Тэгээд компьютер их тоглоно. Яг нөгөө 9 сарын 1-нд хичээл орлоо. Хичээлээ тарж ирлээ. Гэрээсээ гардаг. Баян компьютер тоглодог те. Тэгээд тухайн үед хамаатан дундаа ч юм хамгийн турхайн, хамгийн жижиг нь чи өөрөө тийм үед байсан. Тэгээд манай ээж за энэ бас арай дэндлээ чи ингээд нэг юм хичээллээ гэж. Чи арай бичил бай. Арай биш байна. Гэтэ тухайн үед чөлөөт өгөх хэрэгтэй байсан анх. За. Тэгээд нөгөө гэртээ компьютер толцсон гэрээсээ гарах хайцсан. Бүх спортлоо хайцсан те. Салгаа байсан. Тэгээ нэг чөрчилсэн баг нөгөө хоолунд ч идгээсэн. Манай ээж аваа хоёроо хөлийн чанад ажилладаг. Би яг ихчтэйгээ гэртэл яг ээж аваас айгу хол тустай болсон гэж юу ярьгээд байна. Манай ээж аваа хөлийн чанад ажилладаг болохоор тэгээд нэг эрэхт нь нөгөө хүүхэд нь аваад гсэн компьютероос нь салхаа яц те. Гэр орноос хахархаа яц. Найзуудтайгаа тоглол гэж хүртэл гардаг байл шүү дээ. Тэгээд ээжийн дүүн гээд содоо гэдэг ах байт. Тухайн үед бас яг энэ штанг орцсон. Уйтан болцсон юм бас. Яг содоо ахж явах тухайн үед бас би харахад бол их л гоё байх хүн байгаа шүү дээ. Тэгээд энэ Эба гэдээ бас ээжийн хамаатан талын энэ фитнес анх дорноо. Тийм дорноо анхны фитнес. Тийм анхны фитнесний зан классик юм. Тэгэд анх содоохыг дуудаад за дүүгээ ингээд фитнест оруулах хаа. Содоох намайг оруулсан. Тэгээд дүү чин болохоо байлаа. Тийм болохоо байлаа. Жижигрээд компьютерийн араа салгаа байлаа. Тийм тэгээд содоох оруулаад амар ороод утсан нөгөө амар хүмүүс чинь хийгээл
тухайдэл аим л та. Тэгээд содоох маань хөтлж оруулаад тэг ичээд буцаж гараад би жилийн дараа ээж наваа хөтлж оруулаад буцаад бүх төлбөрийг хийгээд за одоо яа. Одоо л яа. Ээж чинь чамайг пауэрлифтингийн тамирчин болоо гэдэг фитнес рүү дагуулж орсон юм уу эсвэл зүгээр фитнесийн зал руу гоё бие билдертэй бол эсвэл гоё спортоор хичээл гэдэг утгаар дагуулж орсон юм. Ингэж ийсэн. За ерөнхийдөө жоохон мас аваад те жирийн үншгэл бай гэж оруулсан. Тэгээд компьютернаас нь салгахсан нэг арга ба шүү дээ. Тийм, компьютероос нь салгах жоохон нэг юм. Ээжүүдийн хатуу ухаан уу? Атлетик байлгах шүү дээ. Тэр зөвөн байгаа шүү дээ. Төлбөрийн бүгдийг нэг. Ерөө би төлбөрийн нэгээгээс бол дахиад хаяа шүү дээ. Магадгүй. Эдэн өрөөр ингэж төлбөр хийсэн шүү. Жилмэлэр нүү. Тэгээ хамгийн амар нээж ингэж маань содахтай яриад уурга авч өгөөд. Тэгээ шууд аваад креатинтай аваад аминут аваад шууд бүх юм аваад оруулчих юм чинь. Тэгэхээр хүнчээ бүх юмтай нь аваад. Тийм. Хүн чинь тэгээд нөгөө буцах замгүй болж эхэлж байгаа юм чинь. За энийг хэдэн төгрөөр авсан бэ гэдгийг мэдж эхэлж байгаа юм чинь. Тэгээд тухайн үед тэр чинь 160 мар гэдэг бол их мөнгө шүү дээ. Тэр чинь хэдвэр 11 дэх гэсэн тийм 11 дэх хэдэн он 2014 он байна. 14 оноос хойш одоо ч 25 он гэдэг чинь одоо сүүлийн 11 жил ер нь болоо тасралтгүй шилжиж байгаа гэсэн үг шүү дээ. Зөв. Ер нь тасарсан. За 2 3 дугаар бүрстэй баг хичээллээ. Оюутан болоод би хэсэг хайцсан юм биш үү? Тий, нэг 2 3 дугаар бүрстэй нөгөө хотын амьдралд хөл шилж авч. Шоуны амьдрал живээд. Шоуны амьдралд орж ичиж тэгээд ороод биш живээд. Үнэн шүү дээ. Бүх оюутнууд бүх залуучууд л тэгдэг шүү дээ. Оюутан болоод тэгэл ууж идэж сураал хүмүүстэй нийлж гадуур дотор гарч орж үзээл тэгэл ялангуяа орон нутгаас ингээд дот руу орж ирж байгаа оюутнууд чинь тэгээд янз бүрийн юмнуудыг аягүй үздэг шүү дээ. Гэтэ тэр чинь нэг тийм буруу юм бол ерөөсөө биш шүү дээ. Угаасаа л нэг хүний амьдралын нэг хэсэг үйл байдаг. Тэгээд тэр үеэл даван тулж байгаа л нэг үе багхгүй. Тэгээд хүн болгон тэрийг ер нь бол үзээд туулаад гарцсан байх хэрэгтэй шүү дээ. Тийм хүн болгонд л байдаг шүү дээ. Надад ч гэсэн байгаа. Би бол тэнд 2 жил л хаалцсан. Тийм зүгээр шүү дээ. Аимшигтэй. Тэгээд аимшигтэй гэдэг аимшигтэй живсэн л гэсэн үг шүү дээ. Үгүй л хэлсэн шүү дээ. Тэгж ингэж яваа. За. Тэгээд буцаад тууштай орж хэлсэн хизээ. Тэгээд би 2 3 дугаар курс дээр нь алдаад 3 дугаар курсыгаа яг сүүлийн нэг хэдэн сарда буцаж орж ирсэн. За тэгээд орж ирээд голд жим дээр орж ирээд бас нэг 6 сар явлаа. Тэгээд чи юу ирээдүйтэй юм байна. Чамайг бодигоор бэлтээ. Тийм. Тэгээд би болж байна. Би бас бодид нэг үзчихье гэж бодсон. За. Бодид нэг үзчихье гэж бодоод бодид бэлтжижсэн чинь нэг ийм асуудал гарч ирсэн. Уйтун за чиний хэрэглээ 2 сая төгрөг болох юм байна. Тэр нь хэр удаа 2 сая төгрөг ч одоо хэр удаан хэрэглээ. Яг тэмцээн хүртэл чинь яг тэмцээн нэг 2 3 сарын зайтай байсан гэж. 2 сая төгрөг нь өөрөө 3 сарын хэрэглээ байсан болох гээд байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ бас хүрхгүй гэж магадгүй гэсэн юм яригдж байгаа шүү дээ. Ер нь бол чинь чээж мах чи таа ингээл нэг уурга муурга аав чинь яг тухайн үед бас уурганы өвөн ч гэсэн амар өсч ирсэн 17 онд гэж баг 200 аваад 300 хүрсэн баг. Тэгэл ер нь бүх юм өсч эхэлж ирсэн. Тэгэл яг гоё явж байгаа би сар яг бод хийж байгаа л. Яг эхлээд эдс аваас аваад өгч шүү дээ. Тэгээ би бас каракter ажилтдаг гэсэн тэндээс аваад өгчнө. Тэгээ сүүлдээ бархаа яваад эхэлж байгаа юм шүү дээ. Тийм төлбөрөө. Яг тухайн үед би боди дундаа боди хийж байгаа хүүхдүүд бас хүүхдүүд байгаа шүү дээ бидэртэй адилхан. Ингээд нэг хүн бэлдэхгүй ч бас 4 5 хүн бэлдэж шүү дээ. Тэд дундаа жоох хүчтэйс байх. Ерөнхийдөө. Тэгээд би ч гэсэн өөрөө тэрийг мэдрээ. Даа завах та сайн байна. Даа завах. Ерөнхийдөө өөрөө ч гэсэн тэрийг мэдрээд за ерөө энэ бол миний спорт биш байна. Би пауэрлого буцаа орё гэх. Пауэрлифтинг, бодибилдинг гэдэг хоёроо ерөнхийдөө товчхон чи ямар ялгаатай гэж хэлж байна? За бодибилдинг бол жоохон тайзны талтай. Гэхдээ бас ард нь маш том entertainment гэсэн. Entertainment ер нь тайзны талтай гоё харагдах. Дээрэс нь ард нь бол яг л адилхан төрлийн арай өөр системтэй бэлтгэлүүд яг л адилхан явж байгаа шүү дээ. Бидний яг хийх систем өөр, авахчин өөр. Бусдаар бол тэдэртэй яг л адилхан нэг зарчмаас л хоёр тишээс алж байгаа болохоос ингээд бол төстэй шүү дээ. Суур юу мэдлэг одоо юу гэдэг техник ерөнхийдөө төстэй. Суур техник яг техникээс жоохон гажих бид нар бас техникүүд байгаа. Тэгээд ялгаа нэг бол боди яг манай паверыг бол арай их санхүүгийн талаас арай их мөнгө ордог гэж би бод. Тэгвэл пауэрлифтинг нь болохоор өөрөө яг мөнгө орно. Гэхдээ боди шиг хамгийн гол нь амар хоолны тэглэм гэдэг юм байхгүй шүү дээ. Ер нь бол нэг удаагийн л огцом жин бол. Тийм нэг удаагийн л ер нь маш том дэсрэлтээр л явагдаж байгаа хэлтэй. Бэлтгэлийн систем ч гэсэн өөрийнхөө 100% гэж байдаг шүү дээ. Өөрийнхөө 110, 120, 30 гэсэн хувь дээр авч бэлтгэл хийдэг. Тэн дээр очиж нэг өргөдөг те. Боди бол ингэж давтаж хийдэг бол бид нар аль хүн чин дээрээ 2 3 оролт давтдаг. Гүү бол дайралт хийдэг. Ингэж явдаг. Тэгэхээр ерөнхийдөө нэг бодибилдинг чинь болохоор яг нэг амар жин аваад авах шаардлагагүй. Гэхдээ бага зэргийн хөнгөн жингээр олон удаагийн давтамжтай хийдэг. Тэнгүү та нарын хувьд болохоор хүнд жингийг аль болох хүнд жин авахын тулд тесрэлт гаргаж 1-2 удаа л давтаж авдаг. Яг.
Өсгөөч нь юу вэ? Олон улсын хэмжээний мастер. Тийм. Хизээ мастер авлаа. Уг нь би мастерын болцлоо нэлийн дээр хангасан юм. 19 он хангасан байна. Тэгээ би 23 онд авчихсан. Яг powerlifting гэдэг спортын хувьд заяа. Чи одоо яг ингэ хичээллээд гарсаа давуу болон сул тал. Одоо жишээ нь сул тал гэхээр түрүүн чи хэллээ шүү дээ. Би 11 төгсөхдөө 70 м 70 байсан чинь одоо 68 болсон гэдэг нь өөрөө энэ спортын нэг талынхаа нэг бодлын сул тал болчихж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө талаар давуу тал нь юу вэ? Чинийхээ. Би бол ингэж бодчих. Ер хүн бас нэг өөрийгөө байг сороод зүгээр гэж боддог шүү дээ. Ямарваа нэг хүн жинд ч юм те. Манайх ч очих болгондоо л хүн жинд л үзнэ. Өөрийгөө очих бодлоо адреналин ялгарч байгаа. Тэгэл нэг стресстэй үедээ хамгийн гоё нь төмөр гэдэг чинь гоншихнод идэв монголчуудаа. Хүн шиг стрессээ тайлах хамгийн гоё боломж. Хүн шиг гоншихнохгүй те. Давуу тал нь хөл аюу гоё. Өдөр болгон миний хувьд бол өөрийгөө сорж байгаа юм шиг санагдав. Тэгэхээр угаасаа нэг өөрийгөө сорно гэдэг нь болохоор нэгсэндээ угаасаа эрэгтэй хүний хувьд хариуцлага авч иж эрэгтэй хүн улам иршүүд, улам тестостероны ялгардаг, улам их хөгждөг. Тийм байдаг штэ. Тэгэхээр ерөнхийдөө тэрнтэйгээ адилхан чи илүү их хүндэржин авч, илүү их хүндчин авч, илүү их зориг тавьж, илүү их хариуцлага үүрж иж, улам сайжраад тэгээ тэрийгээ дагаад 10 жил энэ спортыг хичээллээд өнөөдрийг энэ хүртэл ингэ явцсан байна гэдэг нь өөрөө айгүй тууштай багын шинж. Тэгэхээр би бол чамд бахархаж байгаа байхгүй юу? Чамаар. Тэгээд 10 жил нэг спортоор ингэ тасралтгүй хичээлээд одоо ч гэсэн хичээлсээр яваа. Одоо ч гэсэн тэр спортынхаа үр дүн үзэх гээд гой мэдээ хүлээхэд ингээд дараагийнхаа боломжууд нь үүсээд ингээд бүрдээд явж байгаа болохоор айгүй гоё байгаа даа. Тэгээ тийм болохоор хан яг үүндээ чиний хүмүүс айгүй баяртай байдаг байхгүй. За баярлаа. За эхнэртэйгээ хизээ танилцчих. Хоёр хүүхэдтэй болцсон. Эхнэртэйгээ ер нь танилцаад хэр удаж байлаа? Тийм 16 оноос хойш. Эхнэр чинь чиний спортыг ерөнхийд дэмждэг юм. Ялангуяа эхнэртэй хүмүүс одоо нөгөө эхнэрийн дэмжлэг, ар гэрийн дэмжлэг ингээд сэтгэл санааны гоё 50 байлгах байдал нэ тэр нь нөгөө нэг одоо эрэгтэй хүний араас ингэж гоё түлхэцүүлж ингэж улам амжилт гаргах боломжийг бүрдүүлж өгдөг шүү дээ. Тэгэхээр эхнэр чинь чамайг ерөнхийд нь одоо яг энэ спортоор хичээлэх чинь яаж дэмжиж гин, ямар түлхэц өгч гин. Энэ их гоё асуулт байна. Анхлээд бол ерөн бүгдөө зөв ойлгохгүй шүү дээ. Донат спортоо болоо тий. Шууд төрмөлж орж ирэх гэж үздэг шүү дээ. Тэгээд би чамтай танилцахаас өмнө энэ спортоор мэдчихэж хэлжсэн тий. Одоо бол би хайж чадахгүй. Бас нэлийн урт цаг би бас голцооч энэ спортоор тий. Тухайн үед би спортоо хайцсан. Биш тэр нөгөө манай доод курс байхгүй. Тэгээд өгийн нуурын анх танилцчихсэн. Бид нар өгийн нуурыг анх цэвэрлэх гээд нэгээс 4 дугаар курс тэр чигээр явдсан байхгүй. Тэн дээр бүхэн барилдаан болоод тэн дээр намайг барилж байгааг хараад тэгээд анх танилцчихсэн. Тэр үедээ би бас нэлээ мастай спортоо жоохон бас хөндөрсөн. Буцаа мас нэг хайцсан юм байсан. Тэгээд харагдах бодлоо гоё байсан шүү дээ. Тий, гоё байсан. Ер нь бол чинь барилдны гэдэг чинь өгийн нуран дээр барилдны гэдэг чинь дээгүүрхэн нүцгэлээд барилдж байгаа. Тэнгүүд тэр олон үеийн залуучууд дундаас мэдээж оюутан хүүхдүүдийн бие хаа тэр болгон гоё байгаад байгаа байхгүй шүү дээ. Цөөхөн эдэн залуучуудынхаа л гоё байдаг шүү дээ. Ер нь бол тэнгүүд тэр дундаасаа ялгарч гоё л харагдсан байна да. Зөв. Тэгэхээр энэ спортын бас нэг давуу тал нь зөв. Тэ? Зөв. За эхнэр маань яаж дэмждэг вэ гэвэл энэ бол 19 онд би дэлхийн аварт явах гээд Японд руу. Яг манай охин төрсөн байсан. Тэгэл яг би нөгөө усан шигшэд дууддаг бага өгч дээр очсон. Бэлтгэл хийжсэн. Тухайн үед би нөгөө хотод штэ нэлээд хоол явж очиж ага өгч маань 13-т нөгөө 10 хэмжээнд дээр. Тэг ингээд 4 цаг баг зүгээр бэлтгэлдээ очихын тулд очиж ирэх юм болж байгаа байхгүй. Тэгээд шүнжин би манай охин бас амар үйлдэг байсан юм шөндөө. Тэгээд би ингээд шүнжин тэврээл манай эхнэр нөгөө хийсрүү төрсөн болохоор тэрж болтгоо нөгөө оюун халуудаа бугалчна гэдэг. Тэгээд би шүнжин тэврээл маргааш нь бэлтгэлтэй явдаг. Тэгэл өчигд ингээд гар салганаа өчигчүүд яаж байгаа юм бэ? Тэгээд хүн би ч ямар гоншгоноо дэлдэж штэ. Би ингээд шүнжүүд бүгд таарсан маа гэдэг юм шүү. Тэгээд манай эхнэр над ингэсэн. За манайхаас овцорт манай ахын нэг бариад байна. Тийш яа. За чи тийш яваа. Ингээд тэндээ очиж бэлтгэл хийж байгаа дэлхийн авартай яваа. Тэгээ би тэндээс бэлтгэл хийж жаад тэгээ би бүр нутгаатай буцаад дураар нь ороо тий яг өөрөө. Тэгээ дэлхийн аварт явсан. Тэгтээ дэлхийн аварт нэлээд уналттай байсан. Тим нэг 19 он тэгж өнгөрсөн. За ингээд эхнэр маань дэмжлэг бол ингээд хүүхдээ харахгүй ингээд өөрөө чи за ингээд харин ингээд хүүхдээ хараад ингээд чиний ард талын чинь бүрэн даяа. Чи ямар ч байсан санаа амар бит хоёр руу эргээд санаа зовхгүйгээр бүрэн бэлтгэлдээ өөрийгөө зориулаад тэмцээндээ ороод хүрээд ирээ гэдэг. Айгүй гоё том дэмжлэг болж байсан биз дээ. Тэгэхгүй бол мэдээж нялх нойтон хүүхд хажууд нь өвшин ороо харна өвдөн эхнэр чинь нэгээд босон дээрээс нь эхнэр чинь хийсрээр төрсөн учраас
бие мэн гэсэн бас үлдэх мөнгөх гэл тийм их асуудал байсан. Гэхдээ эхнэр чинь чиний арыг аягүй сайн даасан байна. Аягүй гоё даасан байна. Мундаг байна. За тэгээд бэлтгэлийгээ дэлхийн аваргад ороод улсын шигшмэг шиг дуудагддаг байсан тамирчин хүн яагаад Австрали явах болчих вэ? Хизээ энэ шийдвэрийг гаргаад хизээ энд ирчвэ. За энэ шийдвэрийг бол маш богино хугацаанд гаргаад ер нь энд ирсэндээ Монгол төрийн тамирчин болно гэдэг хэцүү л дээ. Нэгт санхүү байна. Хоёр дэмждэг хүн гэж байхгүй. Дээрэс нь манай powerlifting гэдэг спортыг ойлгох хүн гэж байхгүй. Одоо бол Монголд их хөгжиж эхэлж байгаа шүү дээ. Ерөнхийдөө хүн болгон мэдж эхэлж байгаа. Энэ ингэсэн 22 он байна уу 21 он. Миний мэдүүлгийг аваагүй. Миний орноос өөр тамирчин яваад ийм тохиолдол гарсан. Тэр нь юу гэсэн юунд дэлхийн аврах юм уу? Тий. Чи явах хэрэгтэй байсан чинь чиний өмнөөс өөр хүн орцсон гэсэн. Тий. Яагаад? Гэтэ би мэдүүлгээ бол аль эрт ингээд холбоонд ингэж юугаар явуулдаг байхгүй ингэж. Дорн говийн хариуцсан өгөөд хариуцсан цааш ингээд бүгд нөгж байгаа шүү дээ. Ингэж явсан. Гэтэ миний мэдүүлэг хоцорсон байна гэж үзээд миний өмнөөс өөр хүн явсан байхгүй. Одоо тухайн үед чинь 66 кг-ийн жинд Монгол улсын авраг болчихж байгаа тийм. Тэгэнгүүт төрүүлээд дэлхийн аврагт явах эрхээ угаасаа төрүүлсэн хүн автоматаараа дэлхийн авраг. Би явахгүй л арт хоёрт явж байгаа. Хоёрт явж байгаа хүн чинь авах. Хоёрт явж байгаа авахгүй бол гуравт явж байгаа. Гуравт явна гэж авахгүй л байхгүй шүү дээ. Аа. За тэгэнгүүт чи тэр жилдээ дэлхийн улсын аврагтаа ороод төрүүлээд Америкийн Мексик руу явах эрхээ авцсан байжгаад мэдүүлгээ өгсөн чинь чиний мэдүүлэг хоцорсон учраас чиний дараагийн арын чин тамирчин орох болж байгаа гэдэг. Тэгээ миний арын хоёр тамирчин ч яваагүй. 2 3 дугаар ирнэ чинь тамирчин яваагүй юм. Би бол танихгүй нэг хүн явсан. Тэр тийм ядаж улсын аврагт орсон юм тэр жилдээ. За баг ороогүй баг. Яагаад тийм хүн гаднаас орсон чинь? Энийг бол би мэддэг. Окей. За тэгээд ер нь бол яг ингээд өөрөө мөрөөрөө ингээд тамирчингийнхаа амьдралаар ингээд амлаар амьдраад ингээд болгоод явах гэсэн чинь дундуур нь хин нэгэн хүний даргын хин нэгэн хүний танил талынх нь хүн орж ирж чиний өмнөөс тэмцэнд яваад ингээд ер нь бол чиний урмын ч аягүй хугалсан юм байна шүү дээ. Тийм тэр үед нэг ийм болсон юм. Манай аав яг илгэний хаалганд орох гээд илгэний орд авдраг 4-р үед орсон. Яг манай аавын ганц зорилго бол намайг дэлхийн аврагаас медальт олгочих хэрэг тийм л зорилготой байгаа шүү дээ. Тэр дэлхийн авраг надад маш чухал байсан байхгүй юу. Ингээд одоо явж байгаа дэлхийн авраг өдрөөс чухал. Яг тэр тухайн момент үеийн дэлхийн авраг чухал байгаа шүү дээ. Тэгээд би өчнөө гуйлгаад таньдаг хүнээр нь гуйлгаад болоогүй. Тэгээд манай ээж за яах вэ? Болохгүй гол таах та гэдэг тухайн үед өнгөрч ирсэн. Тэгээд манай аав маань илгнийхээ хаалганд ороод ерөнхийдөө амжилттай болоод тэгээд яг дахиж над боломж гарч иж байгаа байхгүй. Тийм байна. Тийм байна. Бусдаар бол яг зүгээр амьдад нь л тэрийг үзүүлэе гэдэг над зорилго байсан. Тийм байна. Би тухайн үед амар боромтой байсан шүү дээ. Бараг одооноос ч гоё боромтой байсан баг. Одоо манай ганаг яах вэ тийм. За. Ер нь бол миний багш хийж явдаг л да. Яг би багшаа гэж дууддаг. Нэг л мэдсэн биш тэр хамт хийдэг болсон. Ганаах маа надад систем гаргаж өгөө. Бүх юмыг ингэж авч явдаг. Зөвлөгөө өгдөг болсон байсан. Тэгээд байнга ард нь зогсож идэг. Тэгээд биш тэр ч бас нэг их гоё төгтэй. Энэ амар гоё төгтэй. 23 онд. 23 онд аа. Тийм 23 оны 1 сард чиш шахалтай улс арга жингээ үзүүлчихэд гэртээ ирсэн ч унтчих. Юу гэж вэ? Манай чинь явах болоогүй гэжсэн байхгүй. Би жингээ үзүүлчихэд чинь ингээд болоо явж байгаа юм уу? Явж байгаа юм. Тэгээ манай чинь болоогүй болох юм. Жиндээ орчоод гэртээ ирээд унтчих байгаа юм уу? Тэгээд ганаах залгаа танай чинь болж байгаа шүү гэх юм. Өө манай чинь орой шүү дээ. Орой гэсэн шүү дээ. Гэсэн чи үгүй танаахан юм бэлтгэл ангаад юм. Тэгээ би лайв асаа лайв үзсэн чинь манай чи явж идэв. Эхний оролтны орцсон. Тэ? Тэгэл би эхнэрээ хоцоо өмсөрөө гэлс өмсөрөө гэл чи бүтэнсээ өдрөөс. Биштэйч яг Мишель Экспогийн тэнэсэн ортолоо. Шууд машина асаагаал баг 10 минут л явсан баг. Очвол шууд зам дээр нь хаяал эхнэртэй төлөхөр үлдээгээл за цагдаа маг дээрвэл таахаа өөрөө олдуулаад өгч гэж хэлээд үлдээгээл өөрөө гүүгээл орсон 2 дахь захиалга явцсан. Над ганц нь чинь үлдсэн гоохоо. Би халаалтай хийгээв. Ганаах ингэдэг байхгүй. За хамгийн өндөр захиалгаж чинь бас 12 дуу орж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь нэг хүн дээр ингээд 3-аас 1 2 3 минут болдог байхгүй. Тэгээд бас хөрх минут болчихсон нэг 20 минут. 10 минут. Дараа 20 минут болчихсон шүү дээ. Тэгсэн чинь за халаал гээл. Оо манайхан чи бүгд ирсэн. Дискүний шахаж өгöd. Биш зур завсаргүй алж байгаа юм. Шууд 100 хүртэл алж байгаа юм чи. Завсаргүй. Тэгээд 140 100 би чи 140 150 талж орох гэсэн байхгүй. 100 хийгээл нэр дуудагч эхэлж байгаа юм чи. Тэгээд би ингэсэн байхгүй. Тохоо үед нөгөө хоцорсон ч халаалтгүйсэн даа ч юм уу. Итгэлгүй. Нэг дор хүн 155 гэж захиалсан. За хаа 150 гэж захиалчих гэсэн чинь манай ахтайгаа хоёлаа маргалдаа. Чи 150-ыг захиалж байгаа бол мөнгөн медаль авна тий. Чи төрүүлчихэд мөнгөн медаль яах вэ? Чи мөнгөн медаль авах юм бол зүгээр явал та. Орж явах. Би 160-ыг өгч. Бүр дээшээ ахиулж байгаа шүү дээ. Рекорд. Миний дахиад миний рекордыг хэвдүүлээд ингэж өгч байгаа шүү дээ. Миний өөч рекорд. Тэг өргөөл өгөхгүй бүрлээл явна шүү дээ. Чи одоо өчнөө төрүүлчихэд мөнгөн медаль авч яах гэдэг юм гэсэн хариулт өгч байгаа байхгүй. Тэгээд бодож байгаа юм чи за өргөж чадахгүй бол тэгэл шууд медальгүй явна шүү
шүү дээ. Өргөж чадахгүй шууд медаль сасагдсан шүү дээ. Тийм. Байхгүй. Ганц гурал, цэвэрхэн оролт гэж байхгүй юм чинь. Тэгэл за тэгвэл та өөрөөр бич. Гэсэн чинь 162.5 өгцөөд байхгүй. Хөө. Намайг бол гарахтаа 160 гэж гаргаж байгаа шүү дээ. Танай ахын хатан ухаан уу? 160 гэж гаргаж байгаа. Тэгээд тухайн үедээ 50 баг мундчихсан хүмүүс бүрээд ирсэн явж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үедээ рекорд ивдээд тэгээд энэ чинь чэйж халтын дэлхийд үгүй усан явган. Тэгээд 3 сард нь дахиад 3 төрлөөр ороод дахиад би чэйж халтаар орж болдог. 3 төрлөөр би 150-аас дээш суугаад 160-аас дээш татах юм бол чэйж халтын тооцоод медаль өгдөг. Тэр хоёрыг би тооцоолаад яг өөрийнхөө төрөлд төрүүлж байгаа байхгүй. Дахиад би рекорд ивд төрүүлээд тэгээд олон улсын хэмжээнийхээ мастрыг аваад ер нь гожижсэн зүйл нь бол тэр хэлсэн. Олон улсын хэмжээний мастер авъя гэдгсэн. Тэгээд 23 онд яг явахынхаа өмнө ерөөхдөө зорилгоо биелүүлээд спорт олон улсын хэмжээнийхээ мастер хэмээ биелүүлээл ер нь жаал та. За тэгэнгүүт 2023 онд ирсэн гэсэн үг юм ба шүү дээ. 23 онд ирсэн. 23 оны 5 сард. 23 оны 5 сар. Тэгэнгүүт 23 оны 5 сард ирэхдээ та хоёр яг ямар төрлийн виз мэдүүлээд ямар төрлийн визээр ирсэн бэ? Сургалтын визээр ирсэн таа. Та хоёр хийн сурсан юм? Манай эхнэр сурч ирсэн. Эхнэр чинь сургалтын визээр чи дагалдан визээр ирсэн гэсэн. Тийм сургалтын. Эхлээд би ингэж орсон юм. Би сурья гэж агентлагаар орж байгаа шүү дээ. Гэсэн чинь чи ажил хийсэн дээрээ. Ер нь бол тийм тий. Эмгтэн сурсан дээр гээд. Тэгээд манай эхнэр сурахаар болоод. Гэтэ биш тэр анх орж ирсэн гэсэн ер нь урт хугацааны маш урт хугацаанд гарах урт хугацааны виз байна уу? Ер нь урт хугацаатай гарах виз ямар виз вэ гэж авч ирсэн. Тийм. Тэгээд тэгэж орсон. Тэгээд яг ногоон байгууламжийн төрлөөр нэг виз хийсэн. Бид тэр чинь өөрөөсөө ногоон байгууламжийн ерөнхийдөө үйлдвэр экологийн инженер гэсэн мэргэжилтэй шүү дээ. Ерөнхийдөө яг таарад. Тэгээ манай эхнэр маань яг Дормоо байгууллагаас яг ногоон байгалийн ажиллаж исэн. Тэгээ яг бүх юм таарад тэр номдод таарад тэгээд тийм байна. Бүх юмныхын цохилгоо бүрдээд тэгээд яг ирсэн. Коллеж ирүүлээ, бакалавр, магистр. Ер нь ямар төрлөөр ирээд тэгээд ихтэй урталтаа хэлний бэлтгэл байлуу байгаагүй. Тэгээд хоёрын визний чинь хугацаа ерөөд анх ирэхэд хэдэн жилээр гарч ирсэн. Биш тэрийг баг 5 жил гарсан шүү дээ. Анх гарахтаа шууд баг 5 жил гарсан. Хоёр 4.3 жилээр гарах байсан юм илүү хэдэн сар дарцсан чинь. Ер нь жоох илүү байдаг. Жоох хэдэн сараар илүү байдаг. Илүү дарцсан. Ер нь дарагддаг тий. Тэгээд нэг 4 жил 8 сартай баг л 5 жил гарч ирсэн. Тийм байна. Өстой гоё гарсан байна. Тэнгүүд сургууль нь? Гэхдээ сургууль нь эхлээд өмнө хэлний бэлтгэлтэй. Урдаа хэлний бэлтгэл нь хэдэн сар? Хэлний бэлтгэл нь 6 сараар. Залгуулад коллеж яг үндсэн мэргэжлэр ногоон байгууламжийн чиглэлээр коллеж зурмаар тий. Тэнгүүдээ араас нь бизнес гэдэг дахиад коллеж. Хоёр диплома гэсэн үг шүү дээ. Хоёр диплома гэдэг лөө. Хоёр диплома гэдэг лөө. 3 коллеж юм уу? Тэнд эхнэр нь сууж байгаа. Тэгээ манай хүн болохоор зарим юм дээр жоо алдаад 3 юм яриадах шиг байна. Тэгээ тэндээс эхнэр нь зааж өгч чинь. За хоёул ерөөдөө яг тиймэрхүү нарийн ширээнүүд яг орчих. Тэрийг би дараа нь эхнэрээс ч асуучих. Мэддгээр нь. За тийм. Чамаас нарийн юм асуухаар чи төмрөөл мэддэг юм байна. Тийм тийм шүү дээ. За тэгээд виз тэгж гараад ирээд чи бараг жил гарсан. Бараг 2 жилээр өлгөж байгаа юм биш үү? Тэнгүүд за энэ хугацаанд анх ирээд анхны сэтгэл ямар байсан? Анхны сэтгэл угаасаа ер нь шинэ газар чи айгуул гоё шин санагддаг шүү дээ. Гэтэ би анх ирчээд бас нөхөө хайжл хийсэн юм гэдэг. Нөх гэдэг нь анх ирээд ажилгүй яг гэрт байхдаа би яг энэ пауэрлифтинг спортыг хаана өгч идэв. Чигшээг нь хаана байгаа юм бол. Энэ Австрали нөө? Би алхаал ер нь бүх жимээр ороод үзээл явдаг ус би. Яг тухайд ажилгүй гэрт байгаа шүү дээ. Бараг сар тэгж явсан баха. Судлаал те. Жим өгчсөн байна, судлаал тэгээд Австрали ямар алдартай тамирчин байна. Тэр нь хаана вэ? Хаана очил би яг ингэж хүнд өөрийгөө өргөж байгааг харуулад яаж ингэж газ эдэртэй хамт өсөлтөд явчих уу? Яаж нэг клубээс болсон гэж орох уу? Гэт айгүй их судалсан. Тэгээд яг нэг клубд ороод ерөнхийдөө нөгөө харж үзээг болохоор нөгөө ч ойлгохгүй байна. Тэгээд жоохон юм дургуутсах мэгтэй. Тэгээд би дахиад нэг клубыг өөрөө хайж олоод манай Монголын шгшээ багт 2хан ширхэг байдаг Элко гэдэг хөө. Тэр жимд баг 8-10 ширхэг байдаг. Монгол улсын хэмжээнд 2хан ширхэг байдаг тохиолдол. Чинь баг өөрөө нэг нь 50 хэдэн сая болж байгаа хаа гэж би. Тэгээд тэрийг болохоор тэр жим дотор 8-10 ширхэг баг байсан. Тийм 8-10 ширхэг. Тэгээд Элко гэдэг диск гэдэг чи бас өөр үнэтэй шүү дээ баг. Тэр диск гэдэг чи бараг л өөрөө нийт бараг л ингээд 100 хэдэн сая төхөөрөмжүүд. Тэгэл ерөөдөө бүгд нийлээл ерөн комплексээр нэг ширхэг л гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд амар тийм төхөөрөмж нэг жимд л 10 ширхэг байсан. Тэгээд анх орсчод би гайхаж байгаа юм чи тий. Тэгээд тэр төхөөрөмжүүд нь баг сул байдаг бас амар хоо. Тэгээд дан тамирчдын бэлтгэлээдэг. Ер нь байнга бэлтгэл. Тийм. Тэгээд ер нь за энэ л ер нь юм байна да. За тэгээд 5 сард ирээд хэр удаан ажиллаж байсан чи? Миний хувьд бол эхний 1 жил бол ерөн хэцүүсэн шүү дээ. Яг анх би нөгөө яаж судалж байхдаа ютубер үзэл ютуберч амар те бидний өрний цайлантай тэгдэг ингэдэг
Хүү шүү дээ. Энд хүү шүү маагаа. Бодлоо шүү наач. Бод үнэн ярьцгаал та. Тэр бол амар. Энд ирээд энэ Brisbane ч ерөн төмрийн ажилт тийм үед айгүй хоор үе юу. Тийм тухайн үед угаас айгүй хоор. Баг цааш шурдгүй шүү дээ. Байх байсан. Ажиллаа. Эхнэр нь яг ирээд баг сарын дараа буудалд орсон. Тэгээд эхнэртэй хамт буудал хийгээл. Ормор гэсэн тав. Чи буудал хийгээл гэдэг нь болохоор эхнэр чинь өөрөө ажиллаад ажиллаж байгаа. Чи зүгээр л хажууд зүгээр л тусалж байгаа. Ганц үний цалингаар надад цалин байх. Цалин байхгүй тий. Эхнэртэй ууш тусалж өгч байгаа шүү дээ. Орон гас хийгээл тий. Гас битэр яг өрөөгөрөө тех боломж бас байт юм байна тий. Байд. Тэр буудал нь яг өрөөгөрөө. Энэ өрөөг хийгвэл $30 гэдэг юм тий. Тэгэхээр газ хийгээл гарах нь чухал. Ер нь тэгээд өдөрт хичнээн өөрөө хийж зөвлөх хэрэгтэй. Норм байдаг юм уу эсвэл тэр бол норм уу яг. Хэн хэд ороод хэд гарахаараа ер нь доор хаяж нэг 5-аас дээш өрөө цэвэрлэгчдэг. Нэг одоо зарим үедээ 17 өрөө цэвэрлэнэ. 17 өрөө. Тийм. 17 өрөөг одоо хэдэн цаг цэвэрлэх үү? За яг хоёулаа үедээ баг нэг савхана баг 5-6 цаг. Тэгээд би ажилгүй баг 2-3 сар явсан. Тэгээд яг тухайн чамд ажил олдохгүй. Эхнэр чинь болохоор буудлын ажил олчоод хийгээ яваад чамайг тийжгээд байдаг. Тийм. Тухайн үед ингэсэн юм аа. Бас нэг сар ч бас хоёул ажилгүй байх шүү дээ. Яг нөгөө ажил олдноо гэсэн юм хүмүүс яриа хаа. Бид чи Монголоос их хөнгөт ирсэн нөгөө байр маяраа зарцсан. Эренгүүтээ за хүүхд ирээгүй байх дээр сайхан ингээ зугаал мугаал гэсэн хүмүүс яриа хаа. Баялна байгаа дээр. Бид шууд Gold Coast руу гараад тэндээ шоп моп хийгээл өдөрт 1000 гаруй нүрэл амар эхлээд их додгорсэн. Тоо ирч тэгвэл мундаг ирсэн юм биш үү? Тий, 90 бол мундаг ирсэн юм. Тэгээд бас хамаатнууд маань явах чаа гэдэг ерөнхийдөө бас мөнгө төгрөг өгсөн шүү дээ. Тэгээд тэр маань бас 10 сая болчихж байгаа тий. За, тэгэнгүүт тоор дөнгөж Австралид ирэнгүүтээ угаасаа ажил олдох юм чинь ингээ бодсон байж байгаа. Эхний нэг сараа авцарсан мөнгөө хаа хамаагүй үрээд өдрийн $1000-аар нүрээд тэгээд хизэнээс ер нь ихнэр чинь яг ингээд бодлын ажилд ороод тэгээд хизэнээс ер нь хөрсөн дээр бууж эхэлсэн. Ер нь бол тэгээд тухайн үед чинь бол ингээд тоор ингээд юм тэнгит нисч явсан байж тээ. Ер нь бол эхний нэг сардаа ингэж явсан байж тээ. Тэгэнгүүтээ пак гэд хөрсөн дээр бууж ирж байгаа шүү дээ. Тэр үеийн хизээ байсан. За эхнэр яг 2 сарын сүүлээр яг 2 сар болоод сүүлээр нь бодлын ажилд ороод. Тэгэхээр 5 сард ирсэн гэдэг чинь ер нь 7 сарын сүүлээр ерөөхдөө бодлын ажилд орж ирсэн. Тэгээ баг би 2 сар 3 сар баг ажиллаж байсан. Ажил хайгаад болохгүй. Хайгаад болохгүй. Ерөөс зармаар байхгүй. Тэгээд хоол мал хүргэлтэнд явдаг байсан мэж? Үгүй яг тухайн үед бас мэдхгүй. Тийм юм ерөөс мэдээгүй. За тухайн үед би шууд ирээд мөнгөөрөө машин аваад хоол хүргэлт хийчих байсан юм. Уул нь ер нь мэдчихсэн байна. Тэгэхгүйгээр таньдаг хүмүүс байгаагүй ерөөсөө тэгээд харахгүй л явсан л та. Тэгээд яг 3 сараас шамирч эхэлж байгаа юм чи. Яг 3 сар болоод 3 сарын дараа дуусаад тэгээд манай эхнэр зэр буцъя. Дуусчаад мөнгөө авцарсан мөнгөө дуусчаад ажил олохгүй хэцүү байгаа шүү дээ. Нэг эмэгтэй хүний цалингаар амьдрын гэж аюу хэцүү шүү дээ угаасаа юм чинь. Тэгээд дээрэс нь ихтер чинь өөрөө сурж байгаа. Чи ажил хийхгүй болохоор нэг хүний цалингаа ялангуяа эмэгтэй хүний цалингаар сурж байгаа эмэгтэй хүний цалингаар амьдрын гэдэг нь бол үлгэр шүү дээ. Ер нь хэцүү шүү дээ. Ялангуяа хоёулаа. Ядаж ганц би эмэгтэй байсан бол бас яг гэх. Ядаж 20 хоёулаа гэдэг хэцүү шүү дээ. Тэгээд за ер нь буцдаг ч юм уу гэж бодоо. За ер нь хүний хор шар энэ тий. Гээд тэгсэн чинь нэг өдөр надад Монгол бэлтгэл хийдэг гэсэн болдоо байна найз маа. Залгаад. За Brisbane ирсэн үү? Би нэг стори хийсэн. Brisbane ирсэн юм уу? Тий ирсэн маа гэсэн. Дахиад маргааш залгаснаа. Чи манай хавт нэг ажил яваад. Хавтаа. Тий. За. Тэр нөгөө одоо уурхай ажил 14 7-оор явдаг. За. Тэгэд анх Cairns-ээс Kidston гэх газар анх ажиллаж эхэлжсэн. Чи тэнд тэр удсан юм? За баг 6 сар болсон баха. Бүр 14 7-оор явдгаараа бүр 6 сар ажилласан юм уу? Юу хийдэг вэ тийм? Усан цахилгаан станцын том танкны далан байдаг шүү дээ. Техник технологи хийчихэр ингээд машинаар хийчихэр ингээд хаграад нэг нөхөд үсчдэг юм л да. За. Бүр амар том нөхүүдийн конгрет ингэж хийж татаж тэгшлэн. Жижиг нөхүүдийн нөгөө паачангаар. Ер нь бол пач юм биш үү? Пач хийсэн. Нөхөөс хийж байгаа. Тэгээд тэн чинь 12 цагаар ажилладаг ажил хийсэн. Өдрийн 12 цагаар. Тэнд пачингийн ажил өдрийн 12 цагаар ажилладаг. Тэнгүүд 14 хоног ажиллана гэдэг нь тэндээ 14 хоног байрлаад ажиллаж байгаа юм шиг тийм. Тэнгүүд чи 14 хоногт тэнд байрлаж ажиллах хагас бүтэнсээ ажиллах байсан юм байна. Хамаагүй шууд тасралтгүй 14 хоног ажиллаж. Чи хэдэн дөрөөр залж байгаа юм бэ? Хэрмээ ноос биш үү? Одоо бол цагийн үнэлгээгээр явна шүү дээ. Цагийн үнэлгээгээр явна. Цагийн 50. Тэгээд цагийн 50 үнэлгээгээр явна. Хагас бүтэнсээ нэмэгдэл гэж байх одоо тэр чинь тийм нэмэгдэл байхгүй яхаа манай найз явуулсан. Тэгтээ дан кашер тэр нь EBN биш. Чи угаасаа EBN TV-ийн дугаар авсан байсан. Болж штэ. Тэгээд цалин бол нөлөө. Тэгээд 7 хоногтой бол энэ дээр ирж байж ихтэй хөлтөйтэй байж байгаа. Уг нь одоо бол ингэсэн 7 хоногт бас түмэж хийжсэн бол тий. Дааш тийм үе байгаа. Бөө тэгж яаж дийлхвтэйж 14 хоног 12 цагаар ажиллана гэдсэн патчингийн ажил конкретны ажил гэдэг чинь өөрөө бараг төмрийн ажлаас ч хүнд байж магадгүй шүү. Гэхдээ бас үгүй л байх л та. За тэгээд 6 сар болоод тэгээд тэр ажлаас яагаад гарсан юм? Ерөнхийдөө хүүхд маань ирсэн тэгээд гэр бүлээс жоо холж байгаа хэцүү санагдсан. Дээрэс нь
Ер нь ажил маань ер нь дуусч эхэлчихсэн. За тэгээд 6 сард энд ажиллаад тэгээд энд ирээд. Тэгээд энд ирээд юу хийдэг вэ? Юу хийсэн? Тэгээд анх энэ бэлгийн ах дээр ажиллаж ирсэн одоо. Энд үү? Тий. Бэлгийн ах дээрээс анх төмөр сураад бэлгийн ах манаас игчирж явсан. Төмөр сургаад одоо манайхаар махны бэлгийг тэр мэдэн штэ мах зардаг тий. Тий. А тэгээд шууд төмрийн ажилд ороод эхэлсэн. Тэгээд зүгээр ер нь энд ирээд төмрийн ажилд ороод эхэлсэн. Тэгээд төмрийн ажил хэн цагаар ажиллаж байна чи? Тухайд миний тэр төмрийн ажил 8 цагийн ажил. Тэгээд төмрийн ажилд амар амархан ажилласан. Уухагаасаа. Тий. Тэгээд би буцаад бэлгэлд орж ирсэн. Тэгээд төмрийн ажил чинь өдрийн 8 цагаар хагас бүтэн ажиллаж байсан. Хагасаа ажиллаж байсан юм уу? Ажилгүй байсан. Тэгэхээр хагас бүтэнцэндээ бүтэн амраад ажлынхаа 5 өдөр 8 цагаар ажиллаад. Тэнгүү чинь яг гоё зөв хоол амьдралын хөвшилтэй зөв ингээд нойртой бүх юм гоё болоод эхэлчихэж байгаа шүү дээ. Тэгээд буцаад бэлтгэл хийх боломж чинь бүрдээд. Гэхдээ барилга дээр ажиллаад барилга төмрийн ажил гэдэг чинь нэг тийм бас нэг юм сайхан амар ажиллаа ерөөсөө биш шүү дээ. Хэцүү шүү дээ. Тэгээд төмөр дээр ажиллаад ялангуяа энд чинь нөгөө бас зуны халуун онлоонд чинь яг цагаад болоод л чинь 36 7 хүрд 37 8 хүрдэг те амар халдаг. Тэгээд яг газар дээрээ хөрсөн дээрээ буухаараа төмөр дээрээ ингээд буухаараа тэр их халууж 40 руу ороод ирчихдэг. Тэгээд аюул чанга шүү дээ ер нь бол. Тэгээд тэр олон цагийн хүнд ажлын хажуугаар хэрхэн яаж бэлтгэлээ хийдэг байсан. Тэр чинь одоо ингээд явсараа багаад 2024 оны дэлхийн аваргад 10 сард очиж байгаа шүү дээ. Тэгээд тэр болтлоо яаж бэлтгэлээ амжуулдаг байсан? Биеэ яаж зохицуулдаг байсан? Хоол нойроо яаж зохицуулдаг байсан? Би 10 сард тэмцээнд орсон. Би 2024 оны 2 сараа яг 3 сар болж хад бэлтгэл хийж гисэн. Тэгээд яг одоо бараг л гэртээ орж ирээл нэг 8-аас 9 цагийн хооронд яг л хоолнд байдал яг бэлтгэлдээ явах цаг. Тэгээд би орой 10 11 гэд дуусч ирээл. Тэгээд ажиллаа тарж орж ирчингүүд орой 8 9 цагийн бэлтгэлдээ яваа. Тэгээ 10 11 хүртэл хийчихэд орой гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол эндхийн цагаар бол орой шүү дээ. Тэгээд өглөө эрт бараг 4 цаг гэл бараг босоод ажил явж эхэлчихсэн шүү дээ. Хизэнээс чи одоо ажиллаж байгаа компанид ажиллалаа. За би 7 сараас 24 оны 7 сараас тийм ерөөдөө байнга хопоор ингэж явсараа л. Оффи ажил гэдэг байгаа нь болохоор юу гэдэг вэ гэхээр одоо манай хүн бол яг ингээм тогтсон компани тогтсон хүнтэй ингээд ийм ажилтаа биш болцсон байгаа даа. Тэгээд тухайн үед тэгэнгүүт оффи ажил гэдэг нь болохоор аль нэг компанид ч юм уу эсвэл аль нэг барилга дээр олон хүний хэрэг гараад ч юм уу тэр тоногийн юм богино хугацааны ажил гарангууд тэн дээр нь очиж 1 2 хоног ажилладаг ч гэдэг юм уу. Эсвэл нэг газар очиод 1 хоног ажилладаг, маргааш нь өөр газар очиж ажилладаг ч юм уу. Тэгээд ерөөсөө цалин болон ажиллах өдөр нь цаг нь ерөөсөө бүх юм тодорхой биш. Тэгээд тогтмол бас биш. Тэгэхээр нэг 7 хоногт заримдаа азан байвал бүтэн 5 өдрөөр ажиллах боломж нь байна. Зарим азгүй бол 7 хоног тухайн 7 хоногт ажиллахгүй ч өдрүүд бас байна. Тэгэхээр тийм нөгөө тогтсон биш ажлыг ерөнхийдөө оффи ажил гэж нэрлэдэг юм. За тэгээд тэгж явж байгаад өсгөө манлахаар 24 оны 7 сараас эхлээд яг одоо ажиллаж байгаа компанид тогтмол ажилтан болоод ажилласан. Зөв. За тэгээд 10 сард дэлхийн аваргад орсон. Би тэгээ миний сонссон нь Австралийн нэрийн өмнөөс гэж сонссон. Зөв. За тэрнийхэн талаар ч ерөнхийдөө яриач. Анх Брисбен аваргад ороод яг өөртөөхөө аваргад ороод түрүүлээд яг энд Австралийн аваргад болсон яг. Брисбендээ болж Брисбенд хараад дахиж би энэ хотод орж Австралийн аварга болоод тэгээ 5 сард ч тийм. Тэгээд эрхээ авч байгаа яг 10 сард дэлхийн аваргад явах эрх авч байгаа. Тэгээд эрхээ авахсан шалтгаан нэг юм мэдээж энтхийн оршин суух виз төлөв энэ улсыг төлөж энд явах хэрэгтэй шүү дээ тийм. Тэмцээнд орох хэрэгтэй. Тийм. Ер нь энтхийн ядаж л байнга оршин суух хэрэгтэй. Байнгын оршин суух хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр нэг сурж байгаа үедний төхөр байх боломжгүй гэсэн үг шүү дээ. Тийм, ерөнхийдөө тийм. Тэгээд биш тухайн үед яг ингээд төрүүлчихэд ерөнхийдөө эндээс баг тэмдэглэг авч байгаа тийм. Өөртөө юм бодолтой байгаа шүү дээ. Одоо Монгол Легоно тэмэрчин гэдэг шиг ингээд цалинтай ингээд явчих юм болов уу гэж бодоод. Тэгээ намайг шгшээг дуудсан юм. Австрали нөө. Тэгээд шгшээг дуудж муучаан би тухайн үед бас цалинтай баярлчихж байгаа байхгүй. Ер нь австралчууд жоохон мөнгөний тал дээр над чанга авчих санагддаг шүү. Юуны тал дээр? Мөнгөний тал дээр. Ер нь тийм сул мөнгө гарах дургугаар байх гэж би бодлоо. Яг визний тал дээр над дээр ингээд чангалангуудаа чи визгүй юм чи манай улсыг төлөөж орох болохгүй шүү дээ. Яг чамайг оруулж болно тий. Бас дэлхийн авахны азар Австрал болсон. Яг бид нар болцож байгаа тулдаа ингээд аргалаа оруулж болно тий. Бид нар өөрсдөө хийж байгаа Австралда. Тэгээд тийм учраас чи бүх зардлаа өөрөө та. Тэгэхээр ер нь бол тэгээд тэмцээнд орох бүх зардал бүх юмыг өөрөөсөө хуваасаа гаргаж авсан. Тийм бүх зардлыг. Эндхийн холбоо молбоо гэж ер нь байдаг юм. Тэгээ холбоо молбоонд ер нь орсон юм уу? Энд одоо ер нь ингэдэг юм. Манай монголчууд ч гэсэн мэдж байгаа. Powerlifting-ийн холбоо ч дотор бас зөндөө хуваагдсан шүү дээ. Энд ч вэ, тэнд ч вэ. Одоо энэ миний ороод байгаа холбоо нь FIA буюу энэ жоохон латин талдаа, ер нь Америк талдаа ч юм уу те хөгжсөн. За. Энэ одоо далайн орны талдаа хөгжсөн.
Манай монголчууд арай өөр холбоонд ордог шүү дээ. IFF гэдэг. IFF холбоо бол юм том холбоо байхгүй. Манай холбоо. Энэ орж байгаа холбоо. Гэтэ одоо яагаад UFC шиг л байхгүй хоёр хуваагдсан тий. Тэгшгэл бас ийм хоёр холбоо байгаа. Яг би Монгол улсын нэрийн өмнөөс орж болох боломж байна байсан. Яг тэгэхээр нөө хүн чинь бас гэр бүлээ сайхан амьдруулчих тий. За яг эдгээр ингэж хийж болно. Би өөрөө ихлэ таниулчих л та гэсэн бодолтой байсан. Тэг яг нэрийн өмнөөс нь яг намайг оруулаад өгөх гэсэн болох юм би ороод төрүүлчих. Тэгвэл арай бас өөр байх болов гэсэн бодолтой болсон. Ер нь Австралийн нэрийн өмнөөс орж байгаа зорилго нь юу байсан чинь? Зорилго нь яг энд мэдээж орсон суух виз аваад хүүхдээ сайхан боловсролтой. Тийм л болгоно гэсэн. Австралийн нэрийн өмнөөс дэлхийн аврахад орж төрүүлээд энд байнгын оршин суух виза авах боломжтой гэдгийг чи ер нь хаанаас мэдсэн? Тэр мэдээллийг хаанаас авсан юм? Яг энд тамирчнаар авсан хүмүүс нь бас л хоор л юм лээ тий. Гэтэ ерөнхийдөө байгаа. Гэтэ энд нэг тест толгойд авах байхгүй. Тийм, тест нь. Ширээний тест. Тийм, ширээний тест. Энэ хасаа сонссон ер нь хүмүүсээс бас ийм авцсан хүн байдаг, ийм виз байдаг шүү дээ гэсэн. Ер нь бол ийм виз байдгийг мэдэж эндэрч байгаа шүү дээ. Ер нь анх ихтэй л мэддэг байсан юм байна тий. Байгаа болов гэж би бод ирсэн. Гэтэ энд ийм виз яг ингэж ийм виз байдаг шүү дээ гэдгийг бол мэдгүй. Ер нь тамирч виз байдаг шүү дээ тий. Тэгж л хэлчихсэн. За тэгэнгүүт яг энэ подкастын хамгийн ихэнд хэлээд байсан тэр болгон олдоод байдаггүй, тэр болгон хүн болгон аваад байдаггүй ийм ховор төрлийн визний шаардлаганд манай өсгөө маань тэнцээд одоо яг тэр визнийхаа дагуу визээ мэдүүлээд одоо хариугаа хүлээгээд байж байгаа. Тэр нь ямар төрлийн виз гэдэг гэхээр Тайланд виза тий. Ер нь бол Тайланд виза буюу гоц авиасны виза гэдэг ийм төрлийн виза байдаг. Тэгээд тэр нь болохоор хэрвээ чи ямар нэгэн спорт, урлаг спорт ямар нэгэн төрлийн юм авиаста бол тэр авиасаа Австрал өөрөөгөө тэр авиасаа үнэлүүлээд хэрвээ тооцоолж чадах юм бол Австрал тим авиаста гэдэг үндслэлээр чамд чинь хамгийн багадаа 5 жил тийм. Хамгийн багадаа 5 жил. Тийм, хамгийн багадаа 5 жилийн хугацаанд байнгын оршин суух эрхийн виза олгодог. Тим төрлийн визаг манай өсгөө маань одоо яг мэдүүлчихэд сууж байгаа. Тэгээд энд байдаг амьдардаг монголчууд маань тийм олон бол байхгүй. Яг бидний мэдж байгаа тийм олон байхгүй магадгүй л те. Гэхдээ ер нь бол сонсохноо аягүй цөөхөн байдаг. Тэгээд би яг энэ Brisbane-д амьдардаг хүмүүс дотор ерөнхийдөө нэг юм ширээний теннис тоглодог нэг ах байдаг. Тэгээд тэг сонссон. Гэтэ бас яг уулзч танилцж үзээгүй юм байна. Миний хувьд бол мэд. Тэгэхээр тийм давуу талтай тийм виза байдаг. Тэгэхээр яг хуу хэрвээ ямар нэгэн байдлаар наашаа Австрали руу ч юм уу ингээд ирэх гэж байгаа, сонирхож байгаа, судалж байгаа ч юм уу өөр заавал сурах гэхгүйгээр өөр төрлийн боломж хайж байгаа тийм хүмүүс байвал ийм төрлийн виза байдаг шүү, ийм төрлийн боломж байдаг шүү гэдгийг ерөнхийдөө энэ подкастны маань хамгийн гол point нь, хамгийн гол зорилго нь энэ визийг танилцуулах, хүмүүст мэдүүлэхийг хүссэн явдал юм байгаа. За, тэгээд ямар шаардлага хангаж иж энэ визаг мэдүүлэх хэрэгтэй болчиход байгаа бол байлаа. За, ингэдэй. Эхлээд эндхийн иргэншилтэй виз ер нь жоохон нөлөө олцсон. Жоохон нэрт гарцсан тийм батлан даах хэрэгтэй. Ер нь яг чамаг батлан даах. Яг эндхийн зүгээр иргэн батлан дааж болно. Гэхдээ одоо жоохон бизнес төлөө олцсон. Өөрөө жоохон тийм нэр хүндтэй болцсон хүн чинь намайг батлан даана гэдэг чинь маш том юм болчих. Ер нь бол тэгээд 1000 захиа гэдэг энэ дэрийг. Виз маань 12 сарын 15-нд хамгийн сүүлийн энэ виз маань ингээд байхгүй болоод хоёр тишээ задраа. Гэхдээ байхгүй болно гэсэн ойлголт биш шүү дээ. Яг үндсэн юм нь бол байхгүй болоод одоо энэ скил виза нэг нь юу вэ? Нэг хоёр виз л өргөж. Одоо доктороо ер нь хоёр болчихж байгаа юм шүү дээ. Бас тамирчин хүмүүс бол өөрийнхөө скилийг одоо үйлдвэрлээд бас адилхан гэж ирж болно. Гэхдээ арай өөр төрөлтөө болсон байхгүй. Бас өөр төрөлтөө задлцахаар ийм бэлээ. Задлцахаар ийм бэлээ балаа. Эхлээд урилга явуулаад би ийм тамирчин гэж хичнээн урилга явуулаад одоо нөгөө оюут хүмүүс ч бас тэгдэг шүү дээ нөгөө ихээ сургууль руу урилга явуулжгаад хүсэлтэд явуулаад тэгээд урилга нэг урилга авдаг тийм. Яг тэр шиг болох гээд тэгээд тэр үйл явцсан бас жоох худалдан гэдэг тийм их яриа яригдаа. Тэгээд энэ маань шууд өгчдөг шүү дээ. Өгчнө гэдэг нь одоо энэ визиг бол урилга явуулахгүйгээр шууд өөрөө мэдвэл боломжтой байхгүй. Тийм яг урилга авах шаардлагагүйгээр шууд мэдүүлчих болно. Одоо болохоор ингээд задраа. Одоо бол 12 сарын 15-наас хойшоо бол ер нь бол ингээд тэр визагаа мэдүүлэхийн тулд элчинлөө өөрийнхөө материал юмнуудыг явуулаад урилга хүсэх юм байна. Тэгээд тэр урилга нь хэрвээ ирэнгүүт тэр урилгынхаа дагуу чи визагаа мэдүүлэх хэрэгтэй болно гэсэн үг юм байна шүү дээ. Тийм ер нь. Тэрнээс яг чамааг мэдүүлж байгаа үед бол тэр нь арай тийм болоогүй байсан учраас чи тэр үедээ шууд мэдүүлэх боломж нь бүрдсэн юм байна. Шууд боломж бүрдсэн. Тэнгүү тэр визагаа мэдүүлэхийн тулд за мэдээч чи угаасаа чи өөрөө бие таагаад шууд ингээл вебсайт руу н ороод чи ингээд өөрөө материалаа бүрдүүлэл ингээл аваг бах. Тэгэхээр мэдээж агентлаг хэрэг болно. Тэрийг зуучилдаг. Тэгээд хуульч хэрэг болох бах. Чи мэдээж агентлагтай уулзсан те. Тэгээд агентлагтай уулзаад яг чамааг яг ямар материал бүрдүүлээд тэр гэдэг даалгавар өгсөн гэж хэлдэг юм. Би яг ямар агентлагтай хандах яахаа гэж юу мэдэхгүйсэн л та. Би яг энэ болтыг 10 сард хангацсан шүү дээ. Яг хэн дөхөө мэдэхгүй баг сар гаруй 2 сар болж байгаа шүү дээ.
Тэгээд энэ визагаа би яг хаагдах өдрийг бол мэдээдсэн. А чи өөрөө тэрийг мэдсэн. Тийм. Тэгээд хаагдах гэдэг нь яг нөгөө өөрчлөгдөх өдрийг бодлол нь өөрчлөгдөх. Сайтн дээр байсан болохоор мэдээдсэн. Тэгээд 11 сарын сүүл болчтой байна. Тэгсэн чинь Брисбений зар дээр Гарудагийн нөгөө Уйнак гэгч маань гоц авьяасны виз мисийн талаар ярьсан. Тэгээд биш уулзах хүн байна уу гэд. Рейл оролцсон байлоо. Тийм нэг рейл оролцсон гэдэг тийм. Тэр бас их авсч бүр ингээд цаанаас тохироо үзсэн ч тийм. Тэгээд би чи яг тэр рейлийг үзэл их нартаа яриад нөгөө өндууга заадгсан чи. За хүрээ тэр ийм бодлын тэнд хүрээ тэр гээд шууд. Тэгээд очиж уулзаал бүр Брисбенд ирсэн байсан. Тийм Брисбенд ирсэн байсан. А бүр үү? Тийм. Тэгээд очиж уулзаал за би ийм амжилт ийм байна гэсэн чи. За манайд бол ийм визийг өгсөн одоогийн байдлаар өгсөн хүмүүс байгаа. Гэхдээ гарсан кейс бол одоо ингээд нөгөө хүлээлгийнхаа хугацаанд явж байгаа. Одоо гарсан хүн бол алга байна. Чиний амжилт өгөө гэсэн би үзээс болж байна. Гэхдээ яг чинийх шиг ийм амжилт төр өгсөн бол байхгүй тий. Чинийх бүр илүү байгаа илүү тий. Шаардлага бол гоё хангаж байна. Тэгээд яг өгч ийсэн. Тэгээд чамаг ер нь яг ямар материал бүрдүүлсэн? Тэгэд ингэсэн хамт өрсөлж ирсэн юм уу? Үгүй бол бэлтгэл хамт хийж байгаа. Үгүй бол фитнесийн багш. Одоо жоохон нэр өндөртэй үзсэн шүү дээ. Үгүй бол нэрт гарсан тамирчин. Ийм хүмүүсээс чи 5 цагаа доор хаяж 5 цагаа. 5 хүнээс захиа авах. Тийм одоо намайг тодорхойлсон захиа авах. Энэ тамирчин маань ийм ирээдүйтэй ингэж бэлтгэл хийдэг. Би ингэж хамт тэмцээнд орж исэн ч юм уу те. Багш нь те. Ингэж ийм авьяастай, ингэж гэдэг одоо манай босод бол ийм хэрэгтэй байгаа гэсэн үгнээс одоо намайг тодорхойлсон л тийм. Чамайг ерөнхийдөө бол энэ визаг мэдүүлээд энд үлдснээр ямар ашигтай вэ гэдгийг чинь одоо нөгөө тэр хүмүүс тодорхойлж захиа өгч байгаа юм шүү дээ. За окей, 5 төрлийн захиа. За өөр. За хамгийн хэцүү нь энэ 5 төрлийн захиа. Тэгээд мэдээж мөнгөний асуудал байгаа тий. Зардлын хувьд хэрэг хэд орчим боллоо? За бараг л 20 мянга гарсан баха. Нийт зардал тий. Тий, нийт жижиг шажиг. Тэгээд тэрэнд чинь юу орчоод одоо жишээ нь хуульчийн зардал гэж орж байгаа бах. Тийм хуульчийн зардал орж байгаа. Дээрэс нь миний өөрийн визад мэдүүлж байгаа мөнгө бас ирсэн. Чиний өөрийн мэдүүлж байгаа виза ямар байсан? Бараг 6 мянга. Визаных нь хураамж нь. Хураамж нь. Өөх. Тэгээд эхнэрийнх тэр чин тэрний 80% ч илүү. Тэгээд хүүхдүүд нь 1000 сууч илүү. Тийм бай тээ. Тийм бай тээ. Тэгэхээр ер нь гарч байгаа зардлын дийлэнх нь бол ер нь зүгээр визных нь хураамжтай болчих юм шүү дээ. Хураамжтай. Тэгвэл визний чинь хураамж чинь чиний өөрийнх чинь болохоор 6 мянга орчим болоо. За тэгвэл дагалдан виза, эхнэрийн чинь виза болохоор тэрний чинь 80 орчим хувь. Тэгээд дээрээс нь хүүхэд тус бүрд чинь бараг 1000 орчим доллар. Тэгээд дээрээс нь хуульчийн зардал. Тэгээд жижиг шажиг. Тэгээд даатгал. Даатгал. Даатгал авах тийм. Тэгээд гих мэтчлэн ингээд нийт зардлууд явсараа бараг 20 мянган долларын болсон юм байна шүү дээ. За тэгээд тийм 5 захиа төлбөр тийм асуудал үүснэ. Тэгээд тэрний дотор ч нөгөө нэг агентлагийн чинь зардал орсон байгаа лөө. Зуучлал ажлын. Тийм, ерөн зуучлал ажлын хөөс юу нэг юутай шууд хуульчтайгаа явчихдаг билээ. Хуульчийн зардлаа цуг авчдаг. Тийм, тэр нь гоё. Тэгээд Гаруда гэдэг одоо Уйнагчийн агентлагаар мэдүүлж ирсэн. Уйнагч маань өөрөө хуульч нийдэг. Айгүй гоё санагдсан. Надад л тэр агентлаг маань баян залгаатай хөөе. Би нөгөө өөрөө 12 цаг яг тэр үеч конкрет хийж ирсэн шүү дээ. Яг 12 цаг ажиллаад орой ирчин. Тэгэхээр чи нөгөө сэдний ч 1 цагийн зүрх болохоор нөгөө хэд ч маань ингээд ажлын цаг нь дуусчихна. Ярьж чадахгүй. Тэгэл ажлынхаа дундаар нөгөө чивчээ зүүжэл ярьж байгаа. Тэгэл дуу чимээ ямар ч үйл тэгэл ойлгох. Ажлынхаа дундаар ойлгох нь ойлгоод. Тэгэл чи нэг цаг авчихтай тэгж нэг ингэж зохицуулах хэрэгтэй шүү дээ. Чиний хойноос ингээд хөлсгөөс чаруулсан. Ингээл ингэж тэгэж яваад байсан юм шүү. Тий. Яа манай агентлаг маань. Тэгээд би чи амждгөө. Сүлд чөлөө аваад. Тэгсэн чи 15-нд хаагдах байсан юм. Гинт 7-нд. Тэгээд тийм 5-нд хаагдах болчтой. Уул 12 сарын 15 гिचэн байсан чинь 5 болцсон. Тий 5 болц. Тэгээд наад нэг 7 хоногийн зав болчих. Тэгээд нөгөө тухайн үед нөгөө намайг тодорхойлох хүн болтохгүй юу гэсэн. Нөгөө 5 хүнийг хайж байгаа шүү дээ. Гэхдээ 5 хүн биш нөгөө 5 хүнээс гадна дахиад намайг батлан. Нөгөө батлан даах гол нэг хүн. Тий гол нэг хүн маань болтдгүй бүр. Тэгээд Роберт гээд одоо манай албаны яг энэ албаны тэр хүн Роберт лөө мэйл бичиж байгаа байхгүй. Одоо би ийм виза үзүүлэх гэж байна. Намайг дэмжиж гэсэн чинь би дэмжиж болно асуудал алга. Гэтэ чи ингээд тууштай байх шүү. Би ингээд 2 энтэг тамирчныг дэмжиж ийсэн. Энэ үед виза өгөөл ингээд таксинд яваад алах болчдөг. Тэгээд хуулийнхийнх нь виз гарч байгаагүй. Тэгээд Роберт надаас их тусалсан зайлаа. Одоо 1000 цагтл дээр ингэж үтж байгаа юм. Ийм тамирч маань ингээд манай нэрийн өмнөөс ингэж тэмцээнд орж төрүүлсэн. Ер нь бид нар ингээд тасалжуулагчаар ингэж утгатай авч үлдэхийг хүсэж байна. Тэгээд би манай тамирч маань тасалжуулагч болох гээд өөрөө ингээд ийм төлсөн. Курс тасалжуулагч болоо ингээд тий өөрөө ингээд Монголд хүүхдүүд ингээд тасалжуулж ийсэн. Ийм туршлагатай гэдэг би чамайг тодорхойлж өгөөд тэгээд дагаад 7 сард ингээд Колумбийн одоо ингээд дэлхийн авралт явна. Тэрнээс өмнө ингэж гаргаж өгнө гэсэн ийм тодорхойлт гаргалтанд дааж гаргаж өгөөд тэгээд 2 компани дээр цохолт хийж өгөөл. Тэгэл богино хугацаанд өгсөн шүү дээ. Тийм ээ. Өстө мондог юм байна. Тий. Би түрүү нөгөө дэлхийн аврах гэдэг яриад дундуура нэг юм асуусан. Чи дэлхийн аврах
Эндхийн нөгөө дэлхийн аврагч эдний тусан шүү дээ. Дэлхийн аврагт орохын тулд зардал мөнгө хэрэг гардгийг. Тэгээд тэр зардал мөнгөө ерөөхдөө чи яаж хийжсэн юм бэ? Тийм, энийг бас би дурдхан зүг байх. Тухайн үедээ би Z Construction-да яг орцсон. Одоо ажиллаж байгаа үнцэн командаар орцсон, ажилтан болсон. Ах маань намайг ажилд авахтай их гоё авсан. Ах гэдэг нь Сүхбаатар ах маань. За би ийм тамирчин байгаамаа. Би анх бас нэг гордож байгаа шүү дээ. Хүн намайг дэмжих юм бол бас тамирчин байгаамаа. Би төмрийг бол асуудалгүй чинь тий. Конкретик ч асуудалгүй чинь. Гол нь би ийм тамирчин байгаамаа. Танай компаниас гэж ивент итгэдэг. Анх орохдоо чи өөрөө асууж юм уу? Шууд анх ярихдаа тэгж асуусан ярьсан чи өөрөө тэгж ярьж гисэн гэж байна. Тэгсэн чи үгүй болно шүү дээ. Асуудал алга. Би маргааш нэг 2 хүнтэй уулзах юм. Тэр хоёр гадаад компани баг чамд дэмжиж чинь дээ. Тэгэхээр оо хаа тэгвэл болж шүү дээ. Тэгвэл би танахтай ажиллахад бол ямар ч асуудал алга. Гэсэн чи 30 минутын дараа залгаснаа. За ер би чамд дэмжиж. Зардалчид бол бүх зардлаа бичээд тогч. Тэгээ ер нь мэдээж тэр чинь хоёрын хооронд гинт ус $5 тий кератин $20 гэж бичиж өгөхгүй шүү дээ мэдээж. Тэгэхээр ерөнхийн нэг юм багцаа за тэд орчмын зардал надаас гарна гэсэн угаасаа багцаалт гаргана шүү дээ. Тэр чинь нарийн мэдэх боломж байхгүй шүү дээ угаасаа. Би тэгээд Сүхбаатараас ингэж гуйсан. Би өмнө энэ Brisbane аврахт орохдоо энэ юуны аврахт шууд ажиллаж байгаад орчихсон байхгүй. Тэгэхээр жоохон гар цуцлалтай төмөр хийж орж ирсэн болохоор би шууд 5 дахь хүртэн ажиллаад хагас сайн тэмцээн болж байгаа шүү дээ. Тэгэл 5 дахь хүртэн ажиллаж байгаа шууд очиж орчих жоо. Тэр хүн амарч чадахгүй байхгүй. Тэгээ би Сүхбаатараас таалаа 2-7 хоног төлөх гэж. Гэсэн чи боолж цалинтай өгч. 2-7 хоногийн цалинтай жилээ бас. Тий. Ийм чи даварсан. 2-7 хоногийн цалинтай жилээ өгөөл. Тэгээ би ч 2-7 хоног гэртээ амгаал. Жигэн бэлтгэлээ гэж. Тэр. Тэгээ яг тэмцээн бас айгүй их санаа нэг юм чинь нэг юм сонирн байдаг шүү дээ. Яг тэмцээний өмнө бэртчихдээ. Яг ажил дээр яжаад. Бэртний үед нь яаж бэртцсэн? За, конгрет орж ирлээ газ хийгэрээ гээд. Тэгэхээр нөгөө бид нар юм панел гэж хийдэг шүү дээ, тий. Тэрнийхээ шатртайгаар 2 дабл меш ингээд тасдсан шүү дээ төмрөг. Болт катар тий. Дабл меш ингээд манай хол бизнес хол гэж тасцсан чи нөгөө халаалтгүй ч юм нөгөө хоцсон тасдахаараа яг чэйжэндээ бэртэл авчдаг байхгүй энэ хэсэгтээ. Өмнө би эндээ бэртэл авчихсан. Яг тэр маань ингээд сэтэрчдэг байхгүй. Тэгээд би 2-7 хоногийн юм дээр яг бэлтгэлээ бас амар сайн хийж чадаагүй. Яг ингээд ерөнхийдөө харгалзаалсан байх. Бэлтгэлээ нөгөө тэмцэн дээрээ л нэг байдгаа хийгээд үзье гэсэн зорилготой байгаа шүү дээ. Тасраал амьдралаа өөрчлөхгүй бол тэгэл ер нь бол тэр чинь чиний амьдралыг тэр чигт норонгоор нь өөрчлөх л ийд байгаа шүү. Хамгийн гол нэг зүйл болчиход байгаа шүү. Тэгээ ерөнхийдөө бол тэн дээр маш том дэнжинд тавьж байгаа шүү. Яг гоо энийг имжлэхэд би нөгөө бэлтгэлээс олдох шаардлагатай болчиход байгаа юм шүү. Тэнгүүд нь би шүү тэр чигээр имжлэхгүйгээр яг Монгол аргаараа тий туслал бүрийгэл за яг бэлтгэл дээрээ л нэг өвчин намдаг шуугаал хөлдөгч өгдөг шүү дээ. Тэрийг цацаал гараал ганцлуулсан. Ерөнхийдөө бүх юмээ тавиал ганцлуулсан тасрал тэгэл тамирчныхаа карьерыг болий. Тэгэл цааш ирээд байна. Яндаа мэддэг гэл. Яндаа мэддэг. Ер нь амьдралаа ер нь тэгэл яг дэнжин тавиал тэмцсэн л дээ. Сүхбаах маань анх яг хамгийн сүүлчээр тэмцээнд явах өдрийн өмнөх өдөр ирээ. За төрүүлэх үү гэж. Төрүүл. Яг үү. Рекорд нэт. Тэгээ яг би Сүхбаахтай тэгж хэлээд явчихсан. Сүхбаах за тэгвэл хамж төсөе гээл. Тэгэл Сүхбаах ч өөрөө солонгос явчихсан бах тийм. Тэгсэн бах. За тэгвэл ахын нэг байхгүй ш солонгос явлаа гээл. Тэгээд очисон нөгөө хүмүүстэй би чи манай ажлынхан ч бас ингэж дундаасаас мөнгө хураагаад бас нийлэх мөнгө өгч явуулсан ш. Тэгээд тэмцээнд яваад. Тэгээд зорьсон зорилготой олон хүний хөлс хүч хөдөлмөр шингэсэн хандвар дээрээс нь Сүхбаахынхаа итгэлээр тэгээд дээрээс нь эхнэр хоёр хүүхдийнхаа буйнд тий шин олон юм байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь би түрүүнээс хойш ингээд ажиглаад сонсоо чиний ингээд ярианууд чи ажиглаа сонсоод байгаа. Чи угаасаа ингээд нөгөө яг биш нэг тийм юм итгэхэд байдаггүй л дээ. Гэхдээ нэг юм зурсан зураг тэр хүний амьдралын зурсан зураг ингээд болох хэвчтэй болох цагтаа болдог гэж явдаг шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан чиний амьдрал өөрөө яг ийм зурсан зураг шиг яг болох хэвчтэй юм болдгоороо болоод ингээд араас нь ингээд яг ингээд шат чатаар алхаж байгаа юм шиг ингээд өргөдөө явцсан байгаа даа. Тэгэхээр хамгийн эхлээд 23 оны улсын авраг. Улсын аврагч тий. Тэгээ 23 оны улсын аврагтаа ороод тэгээд рекордоо эвдээд рекордоо өөрийнх нь нэр дээр бичүүлээд тэгээд олон улсын хэмжээнийхээ мастер тэмдгийг аваад маа тий. Тэр зорилгоо биелүүлчээ. Тэгээд гадагшаа явандаа гэж бодцсон байжгаад өстой тэрийгэ азар нэг унтаад өнгөрөх байсан чинь сэрээд ирээд тэмцээнд ороод төрүүлээд рекордоо аваад дээрээс нь олон улсын хэмжээний мастерыг аваад ингээд шат дахиад тэгээ байжсэн чинь араас нь шууд ээж аваа ирсэн чи угаасаа гадагшаа яваа гэж бодсон байсан чинь ээж аваа чинь байр марийн чинь зараа заа миний хүү гадагшаа яв ингээд дараагийн амьдралдаа автоэдхий ингээд шин төвшөнд ингээд очих гээд ингээд юм үзээд нүд гараад нүд тайлаа те юм сураад ингээд яваа миний хүү гэж шийдвэр нь гараад ингээд яваад тэгээд ингээд дараагийнх нь ингээд бүрдээл ер нь ингээд айгуу гоё зөв цагтаа зөв юмаа хийгээл яваад байсан яг амьдрал чинь өөрөө яг явах хэвээр замаараа л явж байгаа гэдэг ер нь зураг харагдлаа надад тэгэхээр мондог байна. Тэгээд эн чинь нөгөө нэг чи өөрөө
энэ спортоор ингээд олон жил тууштай хөдөлмөрлөж хичээсний чинь үр дүн тэгээд дээрэс нь чиний ар чамайг дэмжиж байгаа ээж аав ах их зах дүүнэр дээрэс нь эхнэр хайртай хоёр хүүхдүүд чинь байгаа те энэ олон хүн хөдөлгөч хөдөлмөр тэгээд дээрэс нь энэ дээрээ бас нэг удаагүй ч гэсэн бас нэг овоо хэдэн хамт олонтой болоод найз нөхөдтэй болоод тэгээд дэмждэг нэг компанитай болоод захиралтай болоод тэгээд тэр хүмүүсийнхаа ингээд хүч хөдөлмөрөөр шингэсэн хандваар нь ингээд зардлаад байгаа те 2-7 хоног цалинтай чөлөө мөлөө аваад ингээд тэмцээндээ ороод тэгээд тэр хүмүүс итгэлийг алдахгүйгээр тэмцээндээ төрүүлээ дэлхийн аврах болоод тэгээд дээрээс нь хэдэн удаагийн ямар төрлийн рекорд эвдсэн гэдэг болоод хийж байна. Рекорд нь болохоор дэлхийн яг Америк тамирчдын рекордыг 167-аас рекордыг 168 болгож эвдсэн. Австралийн рекордыг давхар 2 удаа эвдээд. Австралийн рекорд нөр өөр хэд? 160 гэсэн рекорд байсан. А тийм үү? Тийм, 160 гэсэн. За. Тэрийг 2 удаа эвдээд 70 орнуудын рекорд өгөө. Тэрийг бас дахиж давхар 2 удаа эвдээд. Тэгээд ерөнхийдөө бол нийтдээ 5 рекорд эвдсэн. Тийм, 5 рекорд эвдээд. Одоо тэгэнгүүт Австралийн хүндийн өргөлтийн одоо цээж шахалтын 69 кг-ын чин дээр 168 кг-ын чин өргөсөн гэдэг рекорд чиний нэртэй хадгалагдаж байгаа. Тийм, хадгалж байгаа. За, ёстой мундаг. За, баярлалаа. Ёстой мундаг. From Australia, world record 168. Чист гоё юус. Хамжамаарч маш их бахархаж байгаа. За тэгээд ямар ч хэлсэн зорилгоо биелүүлээд амжилтаа гаргаад тэмцээндээ оролцоод тэгээд амьдралдаа гоё шинэ хуудас нээгээд апдейт хийгээд өнөөдрийг хүртэл яваад шинэ төрлийн визагаа мэдүүлээд тэрийгээ одоо ингээд хүмүүст ингээд нин нуугүй танилцуулж тайлбарлаж ярилцааж тэгээд ер нь бол хүн тэрийгээ нэг тэр болгоо ингээд хэлээд байдаггүй шүү дээ ер нь. Тийм ховор төрлийн виза мэдүүлсэн байгаа гэдгээ ч ер нь хүн гэр барихтаа хэлдэггүй. Бид нар өөрсдөө л эндээс түүж ухаж маднаас ингэ сургалж хальтал ойлгож мэднүү гэхээс биш яг ингэж яг чинийх шиг ингэж дэлгэрэнгүй ярьж өгсөн ийм байдаг, ийм шалгуур байдаг, ийм ингэж гаргадаг ч гэдэг юм уу те. Тэр их юмнуудыг хэлсэн ярьсан хүн бол ер нь бол бараг байхгүй гэж би бол бодож байгаа. Тэгэхээр тэр болгоноо нин нуугүй ярилцаад өнөөдөр ингээд урилга аваад хүрэлцэн ирээд сууж байгаад чинь маш их баярлалаа. Тэгээд одоо л энэ яг албан ёсны юм official podcast яг ингээд ярих хэрэгтэй юм ярьж байгаа гэдэг юм подкаст боловч өмнө нь нэг мэдрэл муутай нэг 3 болоог байгаа шүү дээ. Тэгээ чиний амьдрал миний гарт байгаа шүү дээ. Ингээд атгагдсан. Ингээд амар олон файл ингээд далт. Энэ бол тийш. Тий задлаагүй маш олон файл байгаа. За задлаа нэргээ. За тэгээд ямар ч сан нэг нөгөө гоё ярилцсанд баярлалаа. Баярлалаа. Бүх үзэгчтэй баярлалаа. Тэгээд нэг юм ярмаар байна. Тэгээд яг энэ тэмцээнд мэдээж ард талд байгаа хүмүүс гэдэг чинь маш чухал шүү дээ. Яг 3 сараас хойш 10 сар хүртэл энэ чинь дунд нь ажиллаж байгаа тий. Би өглөө болгон шинэ хоол идэж явж ирсэн. Гонсон хоол идэж байгаагүй. Одоо л ингэдэж ланч оройн хийгээд хөлдөөгөө ер нь авч явдаг шүү дээ тий. Тий ер нь бол тэгдэг шүү дээ тий. Тэгэхэд эхнэр маань өглөө болгон 4 цагт гэдэг чинь 3 цаг тусуу тий. Хоол хийж өглөө болгон шинэ хоол идэж явж. Тийм үү? Тийм. Хүү танаа ихнэр чинь үнэхээр мундаг. Тэгээд өдөр адтай. Тийм би өдөр болгон 4-өөс 5 хооллохыг хичээж ирсэн. Яагаад гэвэл хоолноос илүү уурах гэж байхгүй шүү дээ. Тийм ер нь нэмэлт бэлтгэл гэж юм байхгүй шүү дээ тий. Өглөө болгон шинэ хоол идэж өглөө болгон ингэж гоё урагтаж ирсэн. Нэртэй баярлаа. Энэ айгүй хүнд ажиллаа яаж угаар ингэж ядраагүй өдийд ингэж байж гэдэг чинь өөрөө. Тийм байна. Эхнэрийн чинь амар том гоё. Яг үндэ чиний медаль биш, эхнэрийн чинь медаль байна шүү дээ. Ер нь бол тийм. Тийм байна. Танаа эхнэр стом мундаг. Тэр чинь одоо бидний хувьд энд амьдарч байгаа монголчуудын хувьд ялангуяа төмөр дээр хэлж байгаа залуучуудын хувьд өдрийнхөө хоолыг ланчийг яаж бэлдэж авч явдаг вэ? Яг Монголд бол яг ингээд гадуур мадуур ч юм ингээд хоол идчихдэг ус. Энд чинь тэгээ гадуур хоол мол идэх гэхээр зүгээр нэг юм сэндвич, бургер те. Тийм энгийн л нэг юм хоолнууд байдаг. Тэгээ тэд нар яг бидний хувьд нэг амьдрал нөгөө тасаагүй хөвшил болоогүй учраас яг нэг юм хоол шдгүү те. Нэг тийм сонирн байдаг штэ. Тэгэнгүүт бид нар яалтчгүй гэрээсээ өөртөө хоолоо бэлдэж ланчаа бэлдэж ирдэг. Тэгэнгүүт ерөн дийлийнх нь яаж хоолоо яадаг гэхээр өмнөх оройн хоолоо хийж ч юм уу маргааш идэх хоолоо бэлдэж өргөшөндөө хийж саулж тавьчаад маргааш нь авч явж ажил дээр очиж халааж иддэг. Эсвэл өмнөх оройн зүр хийсэн хоолноосоо үлдээгээд жоохон илүү нэг аяг хоол ч юм илүү хийж үлдээгээд тэгээд тэрийгэ маргааш нь авч ажилдаа авч явж халааж иддэг. Миний хувьд ч гэсэн яг тийм. Тэгэхэд л мань хүний хувьд эхнэр нь
6 сар 10 сарын турш гэсэн үү? Тийм манай хэд маань яг жирэмсэн үеэс тийм жирэмсэн байх хугацаанд дээрээс жирэмсэн байсан байх шүү. Жирэмсэн байх байсан хугацаанд 10 сарын турш өглөө болгон 4 цагт босч нөхрийнхөө ажилдаа явах өдөр идэх хоолнд бэлдэж өгдөг. Үнэхээр мундаг байна. Баярлалаа. Дүүдээ баярлалаа. Тэгээд дүүдээ бас баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд нь болон тамирчдын карьерт бүх зүйлд нь амжилт хүсье. Зорьсон зорилгодоо хүрээд визагаа аваад тэгээд өшөө удаандаа дараагийнхан өшөө олон рекорд өвдөд өшөө олон дэлхийн оролцоосоо гэдэг нь ерөөё. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За подкастыг сонссон нийт үзэгч та бүхэндээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. За тэгээд дараагийн өшөө олон хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх учраас лайк, комент бичиж, subscribe дараад намайг дэмжээрэй. Баярлалаа. За энэ доор наруулж. Тэгээд дээрэс нь саяны хэлсэн визаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл ч юм уу авахыг хүсвэл эсвэл одоо ийм спортын талаар ч юм уу мэдээлэл авахыг хүсвэл өсгөөгийнхөө Instagram-ын хаягийг доор оруулчих. Тэгээд дээрээс өсгөө маань Мельбурн яваад Австралид бол яг албан ёсоор тренинг хийх, сургагч багш хийх хэрэгтэй болсон гэсэн. Тэгэхээр та бүхэн хэрвээ хүсвэл өсгөөтэй холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл бүх зүйлийг авч болно шүү. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Хөлөө бахаа байт. Хичнээн цаг болчихваа.